Цэцэг мөнгөийг авсаа явах газаргүй болчлоо. Тунлаг. Зүүндээ хомжроо төөргөд явуулсан. Довтлон амжилттай болсон. Багийн дөрөвт гоноо. Цэцэг тунлаг. Цэцэг суларсан 3 онооны шидэлтэй оновчтой боллоо. 10 тим машин тунлаг гарч ирэх өмгийг авсан. За болболын эсрэг тунлаг. За сүүлийн 2 плей-офф 2 үлрэл дараалаад энэ хоёр тоглогчоос хоорондоо тулаад байгаа. Зөрөөд орсон дамжуулалт хулан дээр ирсэн шидэл дутаж байна. Тоглооны самбар аваад нэмсэн номингийн тоглоо оновчтой боллоо. Цэцэг зай байсан ч довтлогоо тогтоож шийдсэн. Жаклин дундын зай шийдсэн. Цацрал. Зай гараад ирсэн 3 оноо шийдсэн. За урагшаа цацрал хөтөлбөр байгуулаад хурдан довтлоонд гарч ирсэн. Цацралын 2 оноо. Хурдан довтлоо. Яг л болбол дамжуулалтыг өгсөн буцаага цацрал авсан. Цацралын зүүн гарын төгсгөл оновчтой боллоо. За солонгын эсрэг зөрөөд орсон бөмбөгөндөө өнөр заяа өрөө тасалчлаа. Урагшаага гаргаад өгсөн дамжуул. Өнөр заяа хурдаар илүүхэд 2 оноо авсан. За 10-ийн 21 дахь оноо цацрал. Баруунда зөрөөд орсон. Гаргасан болбол сувсол зүүн 45 дээрээс шидэлтэн амжилттай боллоо. Зөвхөн нэгддгүүдээ намнаа олон зай шидэлт үүсгэсэн. Намнаа шидэлт амжилттай болсон. Үлэмж хоёр боломжийг үүсгээд Цэцэг солонго. За суларсан дээрүүдээ шууд шидсэн солонгын шидэлт амжилттай боллоо. Цацрал урагшаага нэг тоглогч гараад ирсэн байгаа. За солонго байсан юм байна. Өдөртөл байр өмнө хүлээж аваад 2 оноо авлаа. Шомцол 2 алданаас авалт орчлоо. Жаклин ямар гоё алхсан бэ? Доор ирсэн нэмжүүл хонгор зул хариуган барьсан. Баяр цацрал коридор гарцсан байсан. Маш том хамгаалтын цооргой байлаа. Түүнийг Баярмаагийн цэцрэл. Баруунда дайраад орсон Монголын мөнгийг булаасан. Намун дээр. За өөрөө алхаад орсон Цэцгийн эсрэг маш хэцүү байдлаас төгсөгчлөө. Урагшаа шууд хурдан довтлогоо ихэлсэн. Намун дээр дамжуулт Минжирмаа. За нэг тохиод дэш явсан довтлогоо амжилттай болсон. 3 онооны тэргүүл Pirates-ийн талд байгаа. Дундаас Jacqueline-ийн самбарцсан шидэлт оновч болсон 2 дахь боломжоор. За будагдаад. За заслооны нөгөө талаар яваад холын зай шидэлтийг явуулсан Jacqueline Carmen-ийн холын зай шидэлт сарих дунлаа. Ингээд 3 дугаар үеэр эхлэж байна. За эхний довтлогоо Pirates багаас Намунагийн довтлогоо амжилттай болж байна. Намуна захаа зүүнд нь коридор гарцсан довтлогоо амжилттай болж байна. 3 оноо илүү авчиж онооны зүрхийг ойртуулж дуусгасан. Цэцгийн дундын зайшилт оновчтой. Дуусч удаа тунглаг өөргөд явуулсан довтлогоо зэрэгтэй өрөөгөө номин эргээд за довтлогоо амжилттай болсон. Амтсан бахаасаа баруун дээр слайрсан. Слайны араас өндөр нам солигдсон. Ямар гой дамжуултыг өгвөө. Үлэмжийн довтлогоо амжилттай. За болболоос. Өнөр заяа. Бүгд үлээж аваа шууд гараас гаргаж байгаа маань өнөр заяагийн шидэлт доогоод унж байна. Сул холын зай шидэлт гүйцэтгсэн шидэлт нь хүчтэй гарсан. 2 дахь боломжийг үүсгэсэн. Довтлогоо амжилттай боллоо. Нийхэм мэдлэлт бол одоо 3-3 цэцэрлэг авах ирэх байгаа. Цэцэг гарч ирээд удагтаал багаас 2 оноо. Jacqueline цацралын эсрэг. За үндсэн зүүн талдаа яваад орсон довтлогоо амжилттай болсон нэмээд дадаас алгачлаа. Намун дээр Яалхавтаа давруулаад яваад орсон. Намун дээр нь довтлогоо амжилттай. Заалт нурууны өндөр. Өвөл маш сайтай тий. За хариу шидэлтийг харин Jacqueline Carmen гэж байна. Ядуусгийн дамжуулт өнөр зай дээр ирсэн. Өнөр зай нэг дохоод 3-аас өнөр зайгийн шидэлт байндаа тусчээ. Нэмжлэр өвчтэй 9 онооны дэргүүлэлттэй боллоо. Jacqueline. За зүүндээс садундаас явуулсан. Төв төлхөөс намжуулт бол дахиад нэг илүү дамжуулт өгсөн гоё хөлбөр явлаа. За нэгдүгээр үед бол 10-т эсрэг байсан. 8 оноо илүү авсан. За хоёрдугаар үед Pirates бол за голоор бөмбөгнөөгд орсон. Хөөргөд явуулсан довтлогоо амжилттай. Jacqueline. Доор дамжуулт ирсэн номын шууд аваад самбардаад явуулсан. Номын дараалсан 4 оноо. Гаргаж байгаа маань Ануучин хөлгөн дөр хомж ороод үлэмж. Ануудад довтлогоо амжилттай болсон. Салгчлаа. Маш өрөөд ирсэн хурдан довтлоонд Цэцэг төгсөн. Цэцгийн төгсгөл оновчтой болж байна.
Тунгалаг баруун тоглоод өрдөр 2 хамгаалагчийг татсан Соцзэг довтлогоо амжилттай болсон. За дамжуулт ирсэн Жаклин шууд аваад бие засаа шийдсэн шийдэлтэн зариг тунлаа. Ануучин. За хомж ороод их холоос өөргсөн. Флотер довтлогоо амжилттай. Скул унж байгаа Ануучин хизүү байдлаас довтлогоо амжилтгүй болсон. За араас уужсэн хонгор зулхыг үе чиглэлээр Хоёрын хамгаалж онооны зүрх ахсах зайлшгүй шаардлага байгаа. Гэхдээ Жаклин Кармен бас мөнгөний булаасаа цацралын намжуулалт Ануучин за доор хүлээж аваад 2 оноо авч байна. хонгор зул зоод гаргасан цацрал холын зай шийдлэг гүйцэтгсэн. Цацралын шийдэлтэй амжилттай. За 7 секунд дуусч байгаа зүүндээ хөдөлсөн ахаа төөргөд явуулсан тунгалгийн довтлогоо цагираг дунлаа. За ингээд үзэгчтэй тоглолт алтны 9-оор өндөрлөж байна. 10-т баг тэр удаагийн учраа болох Баярс багийг буулгаж авснаар улирлыг 2 дэг гэсэн амжилтаар Улаанбаатар Амонзоос багтай хамт төрүүлж эхэллээ.